Японы төрийн бас байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих тэгш хүртээмжтэй доктортой цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихийн төслийг байгууллаа. За тус төсөл нь 2025 оны 3 дугаар сарын 30-наас 2026 оны 3 дугаар сарын 29-ны хооронд 641,900 Америк долларын хүрээнд хэрэгжих юм байна. Японы хүүхдийн гэвэх санаа нь сүүлийн 1 жилийн хугацаанд Японы төрийн бас байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд тэгш хүртээмжтэй цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихийн төслийг хэрэгжүүлж Улаанбаатар хотын Баян зүрх Чингэлтэй, Сонгон архан дүүрэг болон Сэлэнг, Баянгор аймагуудад бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, эрт үеийн дэмжлэг оролцоог нэмэгдүүлэхэд шаардлагатай орчныг бүрдүүлэх чадварыг бэхжүүлэх чиглэлээр ажилласан юм а. За энүүдээ гарын үсэг зурсан тэгш хүртээмжтэй доктортой цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжихийн төсөл нь дээрх төслийн үргэлжлэл хэлбэрээр хэрэгжих юм байна. Энэхүү төсөл нь Японы төрийн бас байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг Японы засгийн газрын буцалтгүй тусламж байгаа юм а. Энэ удаад хэрэгжүүлэх төсөл нь Монголын бага насны хүүхдүүдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, оролцоог нь нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах юм. Тухайн хүүхдүүдэд зориулан орчин нөхцөл, тоног төхөөрөмжийн тусалцааг үзүүлнэ. За өнөөдрөөс ингээд энэ гэрээ Японы засгийн газар тусламж хэрэгжихийн төсөл маань ихээр дараагийн 2 жилд яг сонгож авсан энэ одоо Сэлэнг, Баян хонгор аймаг за тэгээ нийслэлийн 3 дүүрэг дээр эрүүл мэндийн төвүүд цэцэрлэг дээр одоо хийгдэх ёстой ажлуудаа бид нар хийн, үргэлжлүүлээд хийн, дэд үтсийн ажлууд за ажилтнуудын мэргэжлийг дэвшлүүлэх за одоо олон нийтэд чиглэсэн одоо олон нийтэд энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг аль болох эрт илрүүлэх яаралтай тусламж дэмжлэгийн цаг хугацаанд нөхөх тухай ойлголтыг өгөх зорилготой юм төслөө хэрэгжүүлнэ. Цаашид орон нутгийн төрийн үйлчилгээний байгууллагуудын чадварыг бэхжүүлэх, дэд бүтцийн орчныг сайжруулах ажлуудыг үргэлжлүүлэхийн сацуу за шинээр зорилттой байгууллагуудыг нэмэн төслийн үйл ажиллагааг улам өргөжүүлэхээр төлөвлөсөн байна.